За та яг одоо илүү өрөө суугийг сонсож байна. Анх удаа сонсож байгаа subscribe дарж бидэнтэй нэгдэрэй гэж хүсье. За таны ганцхан удаагийн дарсан subscribe надад их тус болдог. За мөн байнгын сонсогчдоо хайртай шүү. Баярлалаа гэж хэлье. За мэдээж бүгдээр нь шинэ оны мэнд. За энэ 2025 онд бүх хүмүүс аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Та бүхний амьдрал аз жаргалаар бэлхаасаа гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсэн өрөө сайхан энергийг илгээж байна. За харамсалтай нь одоо илүү уруу сууг бол алдаг ярддаг сууг учраас мэдээж энэ 2024 оныхоо сүүлийн дугаараар ингээд оруулж ин. За мөн одоо өнөөдрийн ярих сэдэв бол 409-р өрөөний нууц аллаг гэсэн сэдэв байна. За ингээд сэдэв рүүгээ оръё. Залуухан эмэгтэй зочид буудлын өрөөнд нас орсон байсан бөгөөд түүнийг амиа хорлсон гэж анхны үзлэгээр таамаглажсэн. Гэвч хэргийн газрын байр байдлаас олон асуулт урган гарч ирсэн байна. За хохирогч бүсгүй бараг нүцгэн байсан бөгөөд биеийнхээ зөвхөн доод хэсгээр л хар өнгийн дотор хуц өмссөн. За хэрэг гардаг тэр зочид буудлын хяналтын камер хэсэг хугацаанд унтарч тасалдсан байсан. За энэ бүхэн бол одоо ерөөсө хэргийг ерөөсөө нэг тийм ойлгомжгүй болгоод байсан байна. За ингээ хоёр асуулт гарч ирнэ. Энэ аллага нарийн төлөвлөгдөж хийгдсэн аллага уу? Нэг. За хоёр эсвэл санамсаргүй байдлаар энэ аллага болсон уу гэсэн хоёр асуулт гарч ирсэн. За 2015 оны 10 сарын 24-ний өдөр Хятадын Сичуан мужийн олон нийтийн аюулгүй байдлын албаны цагдаа нар за орон нутгийн зочид буудлуудад шалгалт хийж явсан байна. За ингээд шалгалт хийж явсаар цагдаа нар яг энэ аллага гарсан зочид буудал дээр ирсэн шалгалт хийхээр за тэгсэн чинь уг зочид буудлын нэгэн үйлчлүүлэгчээс гомдол ирсэн байдаг. За урьд шөнө 409-р өрөөнөөс дэндүү их шууган гараад байсан учраас ерөөсөө сайн унтаж амарч чадсангүй гэсэн гомдол зочид буудлын ажилтнанд ирсэн байжээ. За ингээд цагдаа нар 409-р өрөөний хаалгыг тогтсон чи ямар ч хариу өгөөгүй байна. За мөн тэд нилээд удаан, нилээд ширүүн хаалгыг тогтсон чи хинч хаалгыг дотроос нь нээсэнгүү. За цагдаа нар зочид буудлын ресепшнээс өрөөний түлхүүрийг авч өрөөнд ороход за өрөөний гэрэл унтраастай, хөшгөн татаастай өрөө харанхуй байсан. Өрөөний гэрлийг асаахад орон дээр нэгэн хүн хөвтөж байсан бөгөөд түүний биеийг бүгдийг нь одоо бүтнээр нь хүнжлөөр хучсан байсан. За хүнжилт ороос ганцхан одоо эмэгтэй хүн болтоо урт задгаа тавьсан ус унжиж ил гарсан байсан. Өрөөнд олон хүн орж ирэхэд орон дээр хөвтөж байгаа хүн бол ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байна. За ингээл цагдаа нар бол за бас нэг юм болцсон байна да гэдгийг мэдэрсэн байна. Цагдаа нар одоо тэр орон дээр хөвтөж байгаа хүний хүнжлийг сөхөөд харахад бол хагас нүцгэн залуухан эмэгтэй нас орсон байдалтай хөвтөж байсан. Зочид буудлын өрөөний ор болон шалан дээр цус байсан ч нас орсон эмэгтэй биен дээр цус алдсан ямар нэгэн ил шарх сорив байгаагүй нь ачралтай. Цогцсны хүзүүнд хар болон цагаан өнгийн хоёр өмдний тэлээ байсан байна. За үхлийн шалтгаан эмэгтэйг боомлж алсан нь за түүний бие дээр амьсгал боогдох үед гардаг liver mortis-ийн уул мөрөөс тодорхой харагдаж байсан. За энэ liver mortis гэдэг нь бол товчхондоо бол одоо хүнийг юм боомлуулж нас орсныхын дараа биеийн одоо бүх цус биеийн одоо доод хэсэг рүү очиж ингэж тогтдог. За мөн хохирогчийн арьсны өнгө хүрэгтэр улаан өнгөтэй болсон шинж тэмдгийг liver mortis-ийн шинж тэмдэг гэж үздэг юм байна. За уг шинж тэмдгийг ч мөн ашиглан одоо хохирогчийн хэдэн цагийн үед нас орсныг тогтоох боломжтой болдог байна. За хэрэг гарсан уг зочид буудал 20 гаруй өрөөтэй энгийн зочид буудал байсан. Тухайн өдөр бол одоо буудал цөөхөн үйлчлүүлэгчтэй байсан бөгөөд ресепшний мэдээлснээр 409-р өрөөг авсан үйлчлүүлэгч бол 24 настай, залуухан, царайлаг, ээлдэг боловсон харьцаатай 150 см орчим өндөртэй Линлин гэх эмэгтэй байсан. Линлин зочид буудлын өрөөнд орсноос хойш өрөөнөөс дахиж гараагүй гэж. За ингээд мөн Линлин зочид буудлын өрөөг авахд ч гэсэн ганцаараа явж исэн байна. Цагдаа нар өрөөнд нарийн шалгалт хийсэн. За ингээд ширээн дээрээс одоо идсэн хит хитэн шорлогны шор болон идээгүй үлдсэн шорлог, цустай жижиг хутга, хогийн савнаас нойтон салфетик болон хэрэгэлсэн бэлгэвч олцсон байна. За энэ нь хохирогч эмэгтэй нас орохоос өмнө бэлгийн харилцаанд орсныг илтгэнэ. Үнсний савнаас нилээд олон тооны татсан тамхины иш олцсон мөн эрэгтэй хүний бохир оймс олцсон нь Линлийн өөр хүнтэй өрөөнд хамт байсан тодорхой. Зочид буудал бол Линлийн анх ганцаараа ирсэн. За гэвч үйл мэдэгдэх эрэхтэй хизээ зочид буудалд ирж Линлинтэй уулзаж түүний өрөөнд орсон байх бай. За аллага үйлдсэн хэрэгсэл бол мэдээж өмдний тэлээ байсан. За үүнээс бол хит хитэн асуулт гарч ирсэн. Хохирогчийн хүзүүнд яагаад өмдний хар болон цагаан хоёр тэлээ байсан юм бэ?
Одоо эн чинь хэрвээ амиа орсон ч юм уу хүн алсан гэхэд одоо нэг л тэлээ хангалттай баймир те. Тэгэхэд хоёр тэлээ давхар байсан гэсэн үү. За хохирогчийн хүзүүнд байсан хар тэлээ нь хохирогчийн үсний доор орсон байна. За ууг эмэгтэй нэг үсээ задгаа тавьсан урт үстэй учраас одоо үүнийг л хэлээд байгаа юм л да. За хэрвээ алуурчин эмэгтэйг боомлж алсан бол тэрээр бол тэлээг ингээд хүзүүгээр нь ороогоод үсийг ингээл одоо тэлээг бол үснийхэн гадуур нь одоо ингээл доогуур нь шургуулаад ингээл оруулах боломж одоо зав байхгүй. Алуурчин бол тэлээг бол тийм ээ хохирогч эмэгтэй хүзүүнд маш хурдан углаад түүнийг боомлох байсан. Түүний одоо үс мүсийг ингээд янзалж явах цаг байхгүй. А гэвч одоо энэ уул мөр одоо хэргийг бүрч ойлгомжгүй болгоод ирсэн байна. Яагаад вэ гэхээр линлийн уг тэлээг бол өөрөө хүзүүндээ зүүсэн юм шигээр үс мүсээ ингээд айгүй тавтаа тухтаа тийм ээ ингээд тэлээний гадуур мадуур одоо гаргаж тавьсан байгаа нь их сонирн байсан. За хэрвээ линлийн өөрөө бүсээр хүзүүгээ ороогоогүй бол за тэр бүс түүний үсний одоо тийм ээ гадуур нь байх ёстой. Одоо өөр хүн одоо түүнийг боомлж авсан байна. За ингээд гэтэл бол амиа одоо хорлоогүй нь бас тодорхой байгаад байна. Яг тэгэхээр өөр хүний уул мөр эд зүйл энэ өрөөнөөс гарсан. Зочид буудлын хяналтын камерын бичлэгээс 2015 оны 10 сарын 22-ны 21 цагийн үед Линлийн зочид буудалд анх ирж өрөө авсан. За удалгүй Линлиний өрөөнд нэгэн эрэгтэй хүн ирсэн бөгөөд уг эрэгтэй 23 цагийн үед өрөөнөөс гараад явсан байна. За тэгээд 20 орчим минутын дараа энэ үл таних эрэгтэй хүн нэг ууттай зүйл барьсаар буудалд буцаж ирсэн. Хяналтын камер тухайн өдөр шөнийн 2 цагийн үед ажиллахаа болоод за цагийн дараа бол хэвийн ажиллаж эхэлсэн байна. Өглөөний 6 цагт буудлаас үл таних эрэгтэй ганцаараа гарч явахыг бол одоо хяналтын камерын бичлэгээс тодорхой харагдсан. За цагдаа нарыг 409-р өрөөнд шалгалт хийх хүртэл уг өрөөнд хинч ороогүй, хинч гараагүй. Ямар ч гэсэн 6 цагт нөгөө эрэгтэй хүн бол гараа явсан. А түүнээс хойш өрөөнд хинч ороогүй, хинч гараагүй. Үл таних эрэгтэй барьж явсан ууттай зүйл нь одоо шорлог байхыг тогтоосон байна. За хэрвээ алуурчин эрэгтэй за алуурчин байсан бол эмэгтэйг алахыг хүсэж исэн бол одоо юунд гаднаас хоол авчирч тийм ээ энэ хохирогч Линлийн гэх эмэгтэйтэй хамт хооллсон байх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Хохирогчийн нас орсон цагийг шөнийн 1-3 цагийн хооронд гэж тогтоосон байна. За зочид буудлын ажилчид тухайн шөнө 2 цагт буудлын 4 давхрын тог тэр жигтэй тасарсан. За тэгээд ажилчид бол тогийг ингээ янзлаад сэргээхэд бол 1 цаг орчмын хугацаа өнгөрсөн гэж цагдаа нарт мэдгдсэн. За тэгвэл энэ Линлиний байрлаж байсан уг зочид буудлын 4 давхрын тог зүгээр санамсаргүй одоо тогны гэмтлээс болж тасарсан болов уу? Эсвэл алуурчин санаатаагаар тогийг тасалсан уу гэдэг асуулт бас гарч ирсэн. За камерын бичлэгээс эрэгтэй дүр төрхөөс тодорхой харагдаагүй байна. Учир нь бичлэг дэндүү бүрсгэр чанар муутай байсан. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар Линлийн эмийн үйлдвэрт ажилладаг Вамбин хэмээх найз залуутай байхыг бол тогтоосон. За Вамбин найз охиныхоо амийг хөнөөсөн байж болох уу гэдэг асуулт гарч ирж түүнийг ирэн сэжигтнэр татсан. Цагдаа нар Линлиний эцэг ихтэй уулзахад тэд бол охиноо ийм хачин байдалтайгаар нас орсонд ерөөсө итгэж чадахгүй байсан байна. За тэдний ярьснаар охин Линлин нь их даруухан, дуулууртай, биеэ зүв авч явдаг хүүхэд гэж ярьсан. Мөн одоо Линлин царайлаг, ээлдэг зантай, бусдыг маш сайн ойлгодог. Тийм ээ. Линлийн ээжтэйгээ бол одоо халуун тогооны ресторан ажиллаулдаг бөгөөд одоо уг ресторанд ажилладаг бүх хамт олон нь бүгдээрээ Линлинд их сайн ханддаг гэж ярьсан. Ийм энгийн цэвэр амьдралтай охин яагаад зочид буудлын өрөөнд үл мэдэгдэн байдлаар амиа алдсан байх вэ? За Линлиний эцэг их нь охиноо бол амиа хорлож өөхөх тийм болчимгүй үйлдэл хийх хүүхэд бишээ гэж хэлсэн. За тэгэхээр хэргийн учгийг тайлах ганц сэжүр бол 409-р өрөөнөөс үүрийн 6 цагт гарч явсан үл таних эрэгтэй болж таарсан. Зочид буудлын чанар муутай камерын бичлэгийг Линлиний ар гэрийнхэнд бол үзүүлээд энэ үл таних эрэгтэйг бол одоо таньж мэдхүү гэж асуухад бичлэгдэр байгаа эрэгтэйг охиных нь найз залуу болох Вамбинтэй их төстэй байна гэж ар гэрийнх нь хэлсэн байна. За ингээд Линлийн Вамбин хоёр үерхэд 3 жил болж байгаа бөгөөд одоо тухайн оныхон эцсээр тэд гэрлэхээр төлөвлөж байсан юм байна. Тэр хоёр хэрвээ гэрлэх гэж байсан бол яагаад зочид буудалд нууц байдлаар уулзсан нь их сонир.
Цагдаа нар Вамбины гэрээс одоо түүний үсийг олж за буудлын өрөөнөөс олдсон тэр цусны дээжтэй харьцуулж ДНХ-гийн шинжилгээ хийсэн байна. За ингээд хэргийн бүх учир одоо тайлагдсан. Камерын бичлэг дээрх эрэхтэй Вамбин мөн байсан бөгөөд за шинжилгээний ДНХ-гийн хариуч одоо тэр цус ус хоёр таарсан байна. Цагдаа нар Вамбиныг хайж эхэлсэн. За түүний одоо эгчийн ярьснаар бол Вамбин ингээд өнөөдөр над руу нэг дугаараас залгасан гэж бол эгч нь бол цагдаа нар тухайн дугаарыг өгсөн. За уг дугаарыг цагдаа нар шалгаж шүүж үзэхэд бол одоо нэг гудамжны нийтийн нэг бүхэгтэй утас байдаг шүү дээ. Тийм утасны дугаар байсан. За ингээд утасны одоо бүхэгний байрлалыг тогтоогоод цагдаа нар тухайн газар очиход утасны бүхэгний ойролцоо мансуурсан байдалтай Вамбиныг цагдаа нар олсон байна. За түүнийг байдал бол одоо анх олдох үедээ хачин байсан байна. Вамбины нүдний харц тодорхойгүй, амнаас нь цагаан хүйс цагарсан байдалтай байсан. За хожим цагдаа нарын олж мэдснээр бол Вамбин амиа хорлохын тулд хагас шил пестицид уулсан байсан бөгөөд за уг одоо пестициднээс хорцноосоо болж одоо бөөлжиж байсныг тогтоосон. За энэ пестицид гэдэг бодис нь бол ер нь бол ургамлын ямар нэгэн одоо хачиг бөөс эсвэл вирусын гаралтай одоо өвчнөөс сэргийлж эсвэл уг өвчнийг эмчлэхийн тулд одоо тийм цацдаг нэгэн төрлийн хор юм. За баривчлагсныхаа дараа Вамбин алуурчин гэдгээ ерөөсөө шууд хүлээн зөвшөөрсөн байна. За энэ аллах юунаас үүдэж гарсан түүх рүү ингээд орцгоё. За анх 3 жилийн өмнө Линлийн Вамбин хоёр танилцаж хоёр биендээ хайртай болжээ. За тэр хоёр үерхэж эхэлсэн бөгөөд 2012 оны 5 сард Линлийн өөр хот руу ээжийнхээ халуун тогооны ресторанд ажиллахаар ээжтэйг хамт явсан байна. За энэ үед Вамбин найз охиноо дагаад одоо мөн л одоо тэр халуун тогоо байдаг ресторан руу яваад халуун тогооны ресторантай ойрхон нэг байр түрээслээд амьдрах болсон байна. За ингээл Линлинтэй дотн үерхэж одоо үе одоо охинтой ингээл уулзаад нөгөө эрэгтэй хүмүүс чинь тодорхой болчихдээ шүү дээ тий. Үед бол одоо найз охиныхын ээж нь Вамбин их дургу болохыг тэрээр анзаарч мэдсэн байна. За яагаад вэ гэхээр ерөөсөө энэ Вамбин бол ядуу айлын хүүхэд байсан. Ингээд хүүгийнхэн одоо хурмыг хийлэхийн тулд энэ Вамбины эцэг их хоёр өстө нэр эрвэх тэрвэхээр чадах чинийгээрээ л бол ингээд мөнгө цуглуулж эхэлсэн юм байна. За гэвч бол одоо мөнгө нь хурим ихэд ерөөсөө хүрэлцэхгүй байсан бөгөөд 20,000 орчим юан дутаад байсан. За үүнийг мэдсэн Вамбины найз охин буюу одоо Линлиний ээж нь бол одоо тэр ирээдүйн хадан болох гэж байгаа хүмүүстэй бол хэлсэн юм байна л да. За одоо та нар ингээд мөнгө төгрөгч өрөхгүй бол одоо хамаагүй би одоо юу аяа мөнгө төгрөгийг ингээд дутаад байгаа мөнгө төгрөгийг чинь зээлье. Тэгээ яг ингээ хоёр хүүхдээ хурим хийх үү яах вэ нэтрэгээл бас жоохон нэг тийм баярхуу маягаар харьцсан юм уу да. За ингээд бол тэр Линлиний ээжийн харьцаанаас бол Вамбин болон түүний эцэг их нь бол ихэд дургуулхаж биднийг одоо дорд үзлээ барьлаа гэдэг эдгээр хоорондоо нэлээд маргалдсан байгаа энэ хурмын асуудал асуулж. За ингээд Вамбины бардам занж одоо нэлээд хөдөлсөн байна. За ингээд бол Вамбин тэр хэрүүл маргаанаас хойш бол одоо би ингэж ядуу зүтгээрээ дуудуулан барин би чамтай хурмилахгүй нэ тэрэ хоёлаа салыг барья гэж Линлинтэй маргалддаг болсон юм. За цаг хугацаа өнгөрөх тусам хоёр гэр бүлийн хоорондын харилцаа мууцсаар байсан. За хэрэг гарахаас өмнө Линлиний гэрийнхэн өөр хот руу, өөр газар руу нүгөө явчихсан юм байна. Ер нь бол байраас сольсон гэж хэлэх болох юм уу да. За ингээд нөгөө Линлийн Вамбин хоёрын харилцаа чи ерөөсөө л ингээд салах шат руугаа ороод ингээд жоохон муудсан байдалтай байгаад исэн. Эцэг эхчүүд нь ч бас ерөн жоохон хоорондоо нийцэмж муутай байгаад исэн байна. За ингээд энэ үйл ойлголцлыг арилгахын тулд Линлийн тухайн тэр аллаг гардаг өдөр тийм ээ буудал авч одоо найз залуу болох Вамбина тэр буудал дуудсан юм. За ингээд бол тэд уулзаж Линлийн найз залуугаа бол аргацсан, гуйсан. За гисэн ч бол одоо Вамбин бол хурим хийхгүй салах шийдвэрээ өөрчлөхгүй гэж зөрсөр исэн байна. За учир нь бол Вамбины бардам зам бол нэлээд хөдөлсөн байжээ. За учирлаж гуйгаад альва зүйлийг тайлбарлаад байхад өөрийг нь ойлгохгүй байгаа одоо найз залуудаа Линлийн маш их гомдоод тэр хоёр бол одоо тэр тухайн буудлын өрөөнд нэлээд хэрэлдэж ширүүхэн маргалцсан байна. За нэлээд ууралсан Линлийн жижиг хутгаар Вамбиныг хутгалах гэж хүртэл завдсан байна. За тэгэхээр одоо маш их ууралсан л байна л да. Хэрүүл бол ер нь дээд зэгтээ одоо хүрсэн тодорхой харагдаж байгаа. За найз охиноо тайвшруулахын тулд Вамбин зочид буудлаас түрг гарсан байна. За тэрээр 20 минутын дараа шорлог авсаар буудалд буцаж ирсэн. За тэгсэн ч бол одоо тэр хоёр эвлэрч чадаагүй, уучраа олж чадаагүй үргэлжлүүлээл маргалцаар л байсан байна. За ингээл хэдэн цагийн турш маргалдаал хэвлдээл муудалцаар агаад хэрүүл даймжирсаар шөнийн 1 цагийн үед бол одоо Линлийн бүр контролоо алдаад өөрийнхөө өмдний харт хилээг одоо хүзүүгээрээ ороож намайг алаад өг гэж Вамбин руу хашгирсан байна.
За уурандаа шатсан вамбин ч гэсэн өөрийнхөө өмдний цагаан өнгийн тэлийг тайлж аван найз охиныхоо хүзүүгээр ороож түүнийг боомлж алсан. За вамбиныг ухаан сэхээ ороход линлийн айл хэдийн амьсгал хураасан байсан байна. За ингээд бол хамгийн хайртай эмэгтэйгээ өөрийн гараар алсандаа вамби эвлэрч чадсангүй тэр даруй ерөөсөө л амиа хорлоё гэж бодоод шийдсэн. За ингээд вамбын тогон зохиулж өгье гэж бодоод буудлын өрөөний хаалганы ойролцоо байсан нэг тийм цахилгааны утсыг хаачаар таслаад тэгээ нөгөө утасны үзүүрээс нь бариад өөрийгөө бол тогон зохиулсан юм байна л да. За тэгсэн чинь түүнийг ингэж тогон зохиулах гэж оролдож байх хугацаанд богино холбоо үүсч зочид буудлын 4-р давхрын тог тэр жигтэй тасарсан юм байна. За ингээд тогон зохиулж өгөх орлого нь бол ингээд тог тасарсан учраас бүтлгүүцсэн. За ингээд өглөөний 6 цаг хүртэл шокийн байдалтай байсан вамбин босч за линлиний цогцыг хүнжлөөр хучаад буудлаас гараа ивсэн баг. За ингээд бол вамбин бол амиа хорлох бодлоо орхиогүй. Тэрээр одоо дэлгүүрээс одоо замдаа нэг шил пестицид худалдаж аваад за тэр пестициднээс бараг одоо тал шилийг нь уусан ч вамбин үхээгүй харин хордлогонд ороод ингээд цагдаад баригдах хүртлээр одоо зөксөлтгүй бөөлжиж ингээд хортцсон байдалтай байсан тэр үежээ. За ингээд шүүхээс бол вамбин хүний аминд хүрснийхэн төлөө 2 жилийн дотор дав заалдах хэрэгтэйгээр цаазын ялыг өгсөн байна. За ингээд 2 жилийн дотор бол тэрээр мэдээж дав заалтсан бөгөөд 2017 онд вамбины цаазын ялыг бүх насаар нь 20 ял болгон бууруулсан байна. За мөн линлиний ар гэрээхэнд вамбин 20,000 юаны нөхөн олгорыг төлөхөөр бол шүүхээс тогтоож өгсөн байна. За ингээд өнөөдрийн маань хэрэг бол товчхон богинохон байлаа. За та бүхэндээ ингээ одоо 2025 онд шинэ дугаараараа дахин уулзъя. За ингээ та бүхэн шинэ оноо гэр бүлээрээ аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэ. За ингээ дараагийн дугаар хүртэл баяртай.